Сайн байцгаана уу үзэгчдээ, сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань хөөрхөн дадал хаяг дээр контент бүтээгч анх хоёр миний биеэр цааш үргэлжилж байна. За энэ удаагийн дугаараараа бид та бүхэндээ мейкапны талаар тэр дундаа яг нүүр будалтын өмнө арьсаа хэрхэн бэлтгэх талаар авч үзэх болно. За хамгийн түрүүнд мейкапны өмнө сайн мейкапны бүтээгдэхүүн гэхээсээ илүүтэйгээр арьсаа сайтар бэлтгэн чухал байдаг. Яагаад гэвэл арьс маш их хуурай, аль эсвэл нөгөө холцруутчихсан байгаа тохиолдолд нүүр будалд айгүй зэгцгүй, дээрэс нь бохир харагдах магадaltaй байдаг. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ч гэсэн дэлгэцэндээ ойртон суугаад яг одоо нүрээ бодох гэж байвал энэхүү зөвлөгөөг маань дагаад нэг хийгээд үзээрэй гэж зөвлөе. За хамгийн түрүүнд бид бүхэн мэдээж өглөө босоод нүрээ нөгөө pH тэнцвэртэй угаагчаар буюу сайхан цэвэрлээд өгнө. Аль эсвэл нөгөө мицлэр усаараа арчаад ерөнхий тослог болон бохирдлоо аваад өгнө. За үүнийхээ дараа араас нь нөгөө чийгшүүлэгч бүтээгдэхүүнээ хэрэглэнэ. За үүнд тонер орж болж байна. Аль эсвэл нөгөө нэг пад байгаа шүү дээ, тэ. Түүнийгээ хэрэглэж болж байна. Мөн өөрийнхөө арьсанд таарсан серумыг хэрэглэх боломжтой. За серумны хувьд бол яг тухайн хүний арьсныхаа төрлөөс нь хамаарат яг тэр өдөр арьс нь яг ямархуу байдалтай байна. Түүндээ тааруулаад сонгоод авч хэрэглэх боломжтой. Жишээ нь хуурай арьсанд бол гиалуроны хүчтэй серумыг төлхөө хэрэглэж өгвөл зүгээр. Харин арьс нь жоохон улайдаг хэрвээ эмзэг бол синтела буюу нөгөө бар үстэй серум байвал хэрэглээд өгч болно. За тослог арьстай хүмүүсийн хувьд бол ниацинамайдтай серумыг төлхөө хэрэглээд өгөх юм бол боломжтой байдаг агаа. За мэдээж нөгөө арьсаа сайтар чийгшүүлээд бэлдээд өгчихсөн учраас тухайн чийгээ өдрийн турш хадгалахын тулд мэдээж нөгөө чийгээ түгжих ёстой. Тэгэхээр чийгшүүлэгч досыг бол зайлшгүй хэрэглэх хэрэгтэй. Гэхдээ хит зузаанаар биш нэмгэн тавиад өгнө. За үүний дараагаар бол одоо хүн болгоны мэддэг болсон нөгөө нэг жилийн 365 хоногийн өдөр бүр 2 цаг тутамд хэрэглэх ёстой зүйл бол мэдээж нарны тос. Нарны тосыг ч гэсэн мөн адил нүүр будахынхаа өмнө заавал хэрэглэж өгөх хэрэгтэй. Ингэснээрээ ерөөсөө өдрийн туршид нөгөө нарны тос маань бидний арьсыг нарны нөгөө хит ягаан туяанаас хамгаалж өгөх боломжтой байдаг байгаа. За ингээд ерөнхийдөө бидний нүрээ будахад хамгийн одоо сүүлийн шатаа хийсэн гэсэн үг. За гэхдээ бүх нөгөө арчилгаагаа хийсний дараа шууд нүүр будалтандаа орж өгснөөрөө яг будаг маань өдрийн туршид сайтар тогтцтой байж өгдөггүй. Тийм учраас та бүхэн хэрвээ арьсаа арчилсан бол нүрээ будахаас өмнө 5-аас 10 минут жоохон хүлээгээд үзээрэй. Бүх бүтээгдэхүүнээ шингэсний дараагаар эхлээд нөгөө фаундейшн буюу кушнээ төрхөж өгөх хэрэгтэй байдаг байгаа. Ингэснээрээ арьс нүүрний будалтын нөгөө суур маань маш гоё жигэд зэгцтэй цэвэрхэн болж өгдөг байгаа. За мөн дээрээс нь яг нүүр будахын өмнө анхаарах ёстой хит хитэн зүйлсүүд байдаг. Хэрвээ та бүхэн дэлгэц рүү анхаарлаа хандуулж байгаа бол будалтын өмнө яг нүүрний маск буюу нөгөө салфеткын маска 10 минутын туршныг тавиад өгөх хэрэгтэй. За аль эсвэл нөгөө тонер пад байгаа шүү дээ, тэ. Тэрхүү тонер падыг 5 минутын турш тавьж өгснөөрөө ерөөсөө нөгөө нүүрний салфеткын маск тавьсантай ижил хэмжээний үйлчлэгээ өгөх боломжтой байдаг. За үүний дараагаар мөн хит их бүтээгдэхүүнийг давхарлаж хэрэглэхгүй байх хэрэгтэй. Маш олон бүтээгдэхүүнийг жишээ нь серумыг 3-аас 4 төрлийг хэрэглээд өгснөөрөө нөгөө будаг маань бөмбөрөх, тэ, доошоогоо ингээд бөмбөрөөд унаад идэг шүү дээ. Тиймэрхүү эрсдэл үүсэх боломжтой байдаг. Тийм учраас та бүхэн яг нөгөө арьсандаа таарсан ганцхан серумыг яг нүүр будалтынхаа өмнө хэрэглэж өгөөрэй гэж зөвлөе. За мөн дээрээс нь будалтынхаа өмнө арьсаа хит их гуйжуулахгүй байх хэрэгтэй. Ингэснээрээ арьс маань жоохон эмзэг шин, тэгээ улаан гэх мэт асуудлууд үүсэх боломжтой. Мэдээж хуурай арьстай болвол мистик бас яг нөгөө будалт хоорондын дундуураа тэ фаундейшнээ тавилаа, нэг мистэ цацж өгөө чийгшүүлээ. Дараагийн степ руугаа орж явахдаа дахиад нэг мистэ цацж өгөх гэх мэтэр ерөөсөө чийгээ байнгын сайтар өгөөд авах хэрэгтэй байдаг байгаа. За хамгийн сүүлд хүн болгоны одоо нүрээ будахтаа өөрийн ч мэдгүй гаргадаг хит хитэн алдаанууд байдаг. За жишээ нь тосоо төрхөөд нөгөө арьс арчилгааныхаа дараа шууд будалтаа хийж эхлэх. За түрүүн хэлсэнчлэн мэдээж нарны тосоо алгасах, мөн хит их одоо тий серум бүтээгдэхүүнүүдийг олон дараалан давхарлаж хэрэглэх. За хамгийн одоо их гаргадаг алдааны нэг нь юу вэ гэхээр яг нөгөө мейкапныхаа өмнө шинэ бүтээгдэхүүн туршаад үзчихдэг. За тэрхүү бүтээгдэхүүн нь тий яг будагны доор дүрхэхэд тохиромжтой бүтцтэй юу гэдгийг ерөөсөө шалгаж үзээгүйгээр дүрхснээрээ нөгөөний түрүү хэлсэнчлэн арьс одоо бөмбөрөхтэй будагтай маань одоо арьс арчилгааны бүтээгдэхүүн маань нүүр будалтын бүтээгдэхүүнийхээ одоо бүтц нь хоорондоо тохирч өгөхгүй байснараа арьсны одоо бүтц нь одоо алдагдана гэсэн үг. Ингэснээрээ ерөөсөө будалт маань маш цэвэрхэн жигд бус харагдаж өгдөг байгаа. Тэгэхээр үзэгч та бүхэн маань ч гэсэн энэхүү алдаануудыг гаргахгүйгээр нүүр будахтаа ч гэсэн анхааралтай байгаад яг өөрийнхөө хүссэн тэр дүр төрхийг бүрдүүлээрэй гэж зөвлөе. За энэ удаагийн зөвлөгөөний цагаараа та бүхэндээ нүүр будалтын өмнөх арьс арчилгааны талаар зөвлөлөө. Мэдээлэл маань таалагдсан гэдэгт итгэлтэй байна. Сайн Улаанбаатар нэвтрүүлэг маань үргэлжилж байна. Нэвтрүүлэгтэйгээ хамт байгаарай. Баярлалаа, баяртай.